За аримд ажил дээр ажиллаа хийж сууж агаад нөгөө хүмүүстээ мэдээлэл өргөж сууж агаад нэг зүйлийг харлаа. Урбан ток гэдэг YouTube-ийн нэвтрүүлгийн үеэр нэг комедиан өнчин охтуудыг кинонд, порно кинонд тоглуулнаа. Тэгээд бараг их нэлээх шиг болно гэд ирсэн юм шиг байна. Тэгээд тэрийг би нөхөж цаг үзлээ. Үнэхээр тэгж хэлжээ. Тэгээд энэ дэрэс зүгээр маш олон талаас нь хэдүүл харж боломж. Зүгээр би хэрвээ зүгээр энэ олон тэр хүмүүсийг буруутгах үндэслүүдээс хамгийн чухал зүйлсийг би хэлмээр. Энэ бол бидний нийгмийн үйл явдлуудад хандж байгаа эрх зүйн соёл ухамсар бид нар жоохон нэмгэн байна гэдгийг би зориуд энэ хэлмээр санагдсан энэ хүмүүст. Яагаад вэ гэхээр хэн нэгний эрхэм чанар, хүний эрхийг бид нар одоо ингэж унгаж, буртаглаж аливаа зүйлийг ярина гэдэг бол өөрөө маш онцгой зүйлээ. За тэгээд үнчин гэдэг үгийг тодтоод одоо өнөөдөр ингэ тренд сэдв болж байгаа шиг байна. Би үнчин штэ гэж хэлдэггүй бид нар амьдрал дээр аав нь байдгүй, ээж нь байдгүй, аав ээж хөрмөн өнгөрч юм аа л гэж ярьдаг болохоос би үнчин. Тэгэхээр энгийн хэрэглэн дээр хүртэл нэг их хэрэглэгдэх. За магадгүй зүгээр тэр хүүхэд гэр бүл хамгааллын газрын ч юм уу гэж хоорондоо ярих бэрх ингээд хүмүүс ярих тохиолдол байдаг баг. Хүн бол өөрийгөө би үнчин шүү гэж илэрхийлэх тодорхойлох тохиолдол байдгүй шүү. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа юм эндээс бид нар бусдынхаа нэг улсад амьдарч бусдынхаа эрхэм чанар үнэт зүйл гэдгийг бид нар дандаа уландаа гэж бусдыг боддгүйгийн нэг жишээ болж хуурсан болов уу гэж бодож байна. Тэгээд яг энэ бичлэгээр би юу хэлхийг хүссэн бэ гэхээр сургууль соёлд цэцэрлэгийн орчинд бид нар одоо Монголын хүн ам цөөн гэдэг яаж ч мэдчихдээ ам дамжуулаа мэдчихдээ нөх хиний тэр хүүхдээ ээж нөхгүй аав байхгүй гэд ярьцдаг хүүхдээ хааж тэрийг нэрвүүлээд ингээд нөгөө хүүхдтэйгээ дээрлэх ялгуурлах нэг үндэслэл болоод хувирчдаг гэдэг ч юм уу. Ийм зүйл амьдралаар бас ажиглагдаад идэг. Тэгэхээр бид нар нийтээр энэ үнчин гэдэг үгэн дээр жоохон ач холбогдол өгмөр. Тэгээ шийдэл нь юу юм бэ? За энэ залуусыг одоо юу гэдэг бойкотлох хэрэгтэй, cancel culture хийх ёстой гэх юм хүмүүс хэлж байна. Хамгийн жинхэнэ шийдэл юу юм бэ гэхээр бид нар үр хүүхдээ өсгөхдөө аав ээж нь байхгүй байгаа тэр хүүхдүүдэд нэгэндээ яаж хандахыг нь ойлгуулах ёстой шүү. Энэ бол хамгийн зөв шийдэл шүү гэж. Дараачийн 10 жил, дараачийн 20 жилийн дараа хүүхдүүд нэг ингэж үнчин гэдгээр нь ялгуулдаг. Үнчин гэдгээр нь одоо юу гэдэг аливаа зүйлийн эрхэм чанарыг ингэж буртаглаж ярьдаггүй байх тэр нийгмийн төлөөл юу бид нар явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэгнийхээ дунд үнчин гэдэг үгнийг дүрс хэрэглэмээргүй байна. За хоёрт нь бас ийм зүйлтэй холбож бас ярмааргүй байна. Үнчин байна гэдэг нь бол ерөөс ялгуурлуулах үндэслэл биш, дээрлүүлэх үндэслэл биш. За бүр гэмт хэрэгт магадгүй татан оролцуулах болон гэмт хэргийн хохирогч оролцогч болох ийм үндэслэл яг байж болохгүй шүү гэдгийг би зүгээр ингээд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр та бүхэн нэг бусдаа ажил амьдралтаа бас бодоод үзээрэй. Таны үг үйлдэл чинь бусдын эрхэм чанарыг унгаагаад байгаа болтгаа сайн хүн. Ер нь яг энэ нийгэмд гайгүй хөлөө олоо явцдаг хүн гэж бас хэлж бас болохооргүй болчих чинь шүү гэдэг маш сайн ойлгоорой. Тэгээ жоохон үнцүүлтэй байгаараа бусдыгаа хайрладаг байгаар бид нар бол нэг л нийгэмд амьдрах хүмүүс шүү гэдгийг хэзээ ч яг мартаж болохгүй шүү манайхаа. За баярлалаа.